байна. За. Ямар содор зөвлөгөө авах юм бол? Би 2 жилийн өмнө хүнд мөнгө зээлүүлсэн. Гэхдээ тухайд ерөөсөө зээлийн гэрээ байгуулаагүй. Зүгээр амаар хүүгээ тохиролцоод гэрээгээ аман гэрээ хийгээд мөнгө зээлүүлсэн. Гэхдээ одоо харин тэр хүнээс мөнгө одоо бол авч чадаагүй. Тэгээд шүүгтэлцдэг болов гэж бодоод байгаа. Хамгийн гол нь энэ тал дээр би яхаар өмгөөлөгч авах хэрэгтэй юу? Мөнгөө ер нь авч чадах болов? Тэгэхээр зээлийн гэрээний хувьд хууль цугцаа ч бол дуусаагүй. Зээлийн гэрээний хүүхдэд холбоотой хууль цугцаа 3 жил эдгэн. Тэгэхээр та айхамгүй шүүгт хандах боломжтой гэсэн үг. Шүүгт хандахтаа иргэний журмаар шүүгт хандна. Энэ бол иргэд хоорондын хийсэн хилцэл. Хилцлийн хувьд заавал бичгээр байгуулахыг шаардахгүй. Гэхдээ таны хувьд бичгээр байгуулж чадаагүй амаар тохиролцсон нь танд ямар эрсдэлтэй вэ гэхээр хүү алдан авах ихэд алдчихж байгаа. Хэрвээ зээлийн гэрээг хүү алдан авах нөхцөлдөө тохирж байгаа бол заавал бичгээр байгуулах шаардлага тавьдаг. Гэрэн дээр хүү алдангаа тохирж үүнийг бол бичгээр тохирлож чадаагүй бол хүү алдангаа авах эрхээ алдна гэсэн иргэний үеийн зохицуулалт байгаа. Тийм учраас та хүү алдангаа авах эрхээ алдсан ч гэсэн хууль зохицоо дуусаагүй байгаа учраас таны шүүгт хандах эрх чинь нээлттэй байна гэсэн. Нөгөөдөөгөр би таныг зээлийн гэрээний хугацааг бас асуугаад байгаа нь тухайн хүн чинь зээлийн гэрээний хугацаа тохироод тэр хугацаанд ямар нэгэн байдлаар иргэн төлөлт хийсэн эсэх талаар баримт сэлт. За тэгээд хэрвээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагаа тохиолдолд та мөнгөө бэлэн өгснөө дансаар өгснөө гэдэг нь бас нөгөө талдаа үнэхээр гэрээний үүрэг хангагдах үндэслэл болох бас нэг нотлох баримтын шаардлагыг яаж хангах вэ гэдэг асуудал гардгийн. Тэгэхээр та зээлийн гэрээгээ бичгээр байгуулж чадаагүй ч гэсэн мөнгөө бэлэн өгсөн эсвэл дансаар өгсөн хэрвээ бэлэн өгсөн бол бэлэн өгсөн мөнгөн дээр баримт үйлдсэн эсвэл бэлэн мөнгө өгөлцөж авалцж байгаа хооронд чинь яг тухайн үед байсан этгээдүүд бол гэрч болох боломжтой. Хэрвээ нөгөө тал зөвшөөрөхгүй би мөнгө яг одоо юу гэдгийг та би 10 саяг өгсөн гэд нөгөө хүн ч үгүй би 5 саяг л авсан ч гэдэг юм. Энэ тохиолдолд та үнэхээр 10 сая төгрөгөө өгсөн гэдгээгээ бит болоод гэрчээр бусад нөхцөл байдлаар бол тодорхойлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг шүүгт хэний шийдвэрлэх тухай хуулинд юу гэж заасан бэ гэдэг хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч хариуцагч тэгш хэрэгтэй. Дээрээс нь нэхэмжлийн шаардлага өөрөө нотлно. Хариуцагч мэдээд нэхэмжлийн шаардлага зөвшөөрж байгаа бол үүний өөрөө баримтаар нотлно. Гаргаж байгаа баримт маань өөрөө хуулийн шаардлага хангах ёстой байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг бол тэр мөнгө өгөлцсөн авалцсан эсвэл зээлийн гэрээ чинь бичгээр байгуулсан бол ямар нэгэн хуулбар биш их хувь эсвэл натраадаар батлуулсан тамга тэмдэгтэй хуулбар байж болно. Ийм байвал таны нотлох баримт чинь хангагдаа та үнэхээр тэр хүн зээл өгсөн гэдэг чинь нотлогдох мөн тэн дээр мэдээд нөгөө зээлийн хэмжээний ч асуудал яригдана. Нөгөө хүн чинь би авсан аваагүй эсвэл талын зөвшөөрөхгүй нөгөөдөөгөр хариуцагчийн зүгээс яадаг вэ гэхээр би энэ хүн тал мөнгөө төлцөө үлдсэн талын төлөөгүй гэдэг юм уу те хэсэгчлийн төлсөн гэдэг асуудал яригддаг. Энэ дээр ч гэсэн мөн адил түрүүний хэлсэн нотлох баримтуудаар хуулийн заасан нөхцөл шаардлагыг хангасан хүрээнд гаргах ийм асуудал тулгардаг. Өөр зээлийн гэрээн дээр бас нэг боломжит зүйл юу байна вэ гэхээр одоо ч гэсэн та зээлийн гэрээгээ бичгээр байгуулад баталгаажуулах боломжтой. Өөрөөр хэлбэл та нөхөж байгуулад баталгаажуулчихвал энэ өөрөө хүү алдан авах эрхээ чинь сэргийлэх бас боломж нэгдэн. Түүнээс биш заавал тухайн үедээ л гэрээгээ бичгээр байгуулсан байхыг шаардна. Нөхөж байгуулсан гэрээний хувьд эргэлзээтэй гэсэн ойлголт байхгүй. Мэдээж та зээлдэгчтэйгээ очиж уулзаад за чи надаас авсан мөнгөөд гэдэг юм уу хугацаа хүүгээ тохиролцъё. Хизээ ямар мөнгө авсан, за хэдийг төлсөн, эсвэл хизээ төлөгч дуусах, энийг хүүтэ авсан уу, хүүгүй авсан уу, хүүнд нь хэдэн төгрөг төлнө, үндсэн зээлэнд хэдэн төгрөг төлнө гэснийг та тодорхой баримт заавал натраадаар гэрчлүүлэх бас шаардлага байхгүй. Иргэдийн нэг төөрөгдөд байгаа асуудлууд юу гэдэг вэ гэхээр зээлийн гэрээг бичгээр байгуулад натраадаар заавал батлахгүй бол хүчин төгөлдөр биш гэж ойлгоод байдаг. Тэгэхээр ийм биш. Зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа заавал натраадаар зээлийн гэрээний хувьд л та натраадаар батлахыг бол шүүх шаардахгүй. Дэвтрийн цаасан дээр ч гэдэг юм уу те ямар нэгэн цаас өөр одоо баримт болчих зүйлэн дээр хэрвээ гараар бичээд
баримтжуулсан бол эн чинь өөрөө их хуваараа хуулийн хүчин төгөлдөр баримт болж тооцогдно. Тэгэхээр би танд эхний ээлжинд юуг санал болгох вэ гэхээр зээлдэгчтэйгээ очиж уулзаад зээлийн хүү болоод үндсэн төлбөрөөс одоо огт төлөгдөөгүй гэж штэ. Тэгэхээр анх хэдэн төгрөг хэдэн онд өгсөн, тэгээ хэдийн хугацаатад өгсөн, ямар хүү тооцох байсан, үүнээс алийн зөвшөөрхийн, алийн та бас хүүгөө бууруулж болно штэ. За би жилийн хугацаанд 10% хүүтэй гэснийгээ болио би те одоо 8% хүүтэй болгоё гэж байгаа бол энийгээ бууруулад бичгээр байгуулаад за би жилийн 8% хүүтэй тэдэн төгрөгийг за мэдээ зээлдэгч өөрийнхөө боломжийг бас хэлж болно. Би 2020 оны 6 сараас хойш төлөх боломжтой байна гэж тэр хугацаагаа бичээд үгүй бол зүгээр ийм мөнгө авснаа зөвшөөрж байна. Одоо төлөх нь үнийн гэсэн агуулга бүхий бичиг хийгээд өгсөн ч болно. Энэ чинь өөрөө шүүхтэр бол хангалттай нотлох баримт болно. Мэдээж ямар нэгэн байдлаар хүч хэрэглээд юм уу, хүч хэрэглэхээр зам хийлээгүй энэ баримтыг хоорондоо сайн дурын үндсэн дээр бэхжүүлж авч байгаа бол хуулийн өмнө та үндсэн зээл болоод нэмэлт зээлийн хүүгээ авах бүрэн боломжтой ийм нөхцөл байдал үүсэх юм шүү. Тэгэхээр өнөөдрийн таны авж байгаа зөвлөгөөний хүрээнд таныг гэрээгээ бичгээр байгуулсан бол ямар ашиг тустай, амар байгуулсан хэдий ч гэсэн үнийг яаж сэргээж бичгээр байгуулж баталгаажуулах боломжтой гэж би танд хуулийн хүрээнд үндэслэл бүхий нөхцлүүдийг бол тайлбарлаж өглөө. Өөр нэмж асуух зүйл байна уу? Ерөнхийдөө сайн ойлголоод зөвлөө өгсөн танд маш их баярлалаа.